Нийслэлийн хэмжээнд 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг 6 дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдээлэл авсан залуус Улаанбаатар хотод төр оршин суугаа газраасаа оролцох боломжтой. Харин гадаад улсад сурч ажиллаж байгаа бол холбогдох гэрээ, баримт бичгийг хамгийн сүүлийн сар өдрөөр нотлохоо болгон авчирч бүртгүүлнэ. Энэ удаагийн цэрэгт татагдсан залуус хөлийн болон дотоодын цэргийн ангид албахаах юм байна. Автобусны төлбөрийн картыг эх сарын 2-наас 1 төхөөрөмжөд уншуулдаг болно. Тодорхойлбол UB карт төхөөрөмжөд U-Money болон банкны карт, UB карт аппликейшн QR уншуулна. Өмнө нь уг төхөөрөмжөд U-Money картыг уншдаггүй байсан бол одоо уншдаг болж шинжлэгдэжээ. Мөн автобуснаас буухдаа картаа дахин дарах шаардлагагүй. Урд хаалганаа байршуулсан төхөөрөмжөд дарахтал хангалттай. Үүнээс гадна UB карт аппликейшнаар U-Money картыг цэнгэлдэг болжээ. Манайд байгаа Орос улсын улсын үйл хөдлөх хөрөнгө болон түүнд хамаарах газар үн төлбөргүй хугацаагүй байсныг хугацаатай олгох зэргээр өөрчилж шинжилэн бүртгэж татвар оногдуулдаг болно. Үүнд Улаанбаатар, Чойволсон, Эрдэнэс зэрэг хотод байрлах 8 газар 93 үйл хөдлөх хөрөнгө багтаж байна. Тэдгээр объектыг зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэсэн хуучин нэр дээрээс Оросын холбооны улсын нэр рүү шинжилэн бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр зарцсангүйсэн объектыг эдийн засгийн эрхлэлд оруулах боломж юм байна. Банкуд 2025 оны ашигаас хувьцаа эзэмшигчдтэй ногдол ашиг тарааж эхэллээ. Тодорхойлбол Голомт банк 2025 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 80 төгрөг, нийт 64.7 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр хувьцаа эзэмшигчдтэй хуваарлжээ. Өнөөдрийн байдлаар Тус банкны хувьцаа эзэмшигч 21727 хуулийн этгээд хувь хүн байна. Түүнчлэн Хас банк 2025 оны жилийн эцсийн цэвэр ашигаас нэгж хувьцаанд 30 төгрөгийг ногдол ашиг болгон тараана. Үүгээр Тус банк өнгөрсөн оны цэвэр ашигаас 2 удаа ногдол ашиг тарааж нэгж хувьцаанд нийт 48 төгрөгийг хувьцаа эзэмшигчдтэй олгож байна. Хангуул дүүргийн 13 дугаар хороонд эзэнгүй нохой муур түр асран хамгаалах байр ашиглалтад ороод жил болж байна. Одоо тус байрыг өргөдгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх, спрей заслаг хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй 160 мянга гаруй муур нохой байна гэсэн судалгаа байдгаас жилд 2-3 удаа үржилд орж нэг жингэр нэг удаад 6-аас 12 гөлөг гаргадаг байна. Брэдэд Ондотор олон улсын Байкал онгоцны буулаас нисхийг хүсжээ. Магадгүй ойлгон арал руу нисэх гэсэн баг. Гэсэн ч харамсалтай нь нислэгийн хуваараа андуурчээ. Түүнийг нэгэн зорчигч олж хайрцагт хийж Степан хэмээх нэр өгч холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Брэдийн экологи-биологийн нөөцийн төвийн мэрэгчлэтнүүдийг хэлж байгаагаар заард харах одоо байгальд биедан амьдрах боломжгүй болсон. Тиймээс өөрсдөд дээрээ авчээ. Ice Club-ийн цөм хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.